төрийн албан хаагчдаа сумын эрдэнэ төлөвчдийн хурал болон засаг даргын хамгийн газрынхаа нэрийн өмнөөс одоо ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэж одоо Дөвхөд төрийн албаны 30 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За манай Эрдэнэ сум бол сүүлийн 3 жил дараалан аймагтаа тэргүүлсэн ийм одоо амжилттай аймгийнхаа шилдэг сум болсон. 2024 онд Төвийн бүсийнхаа 7 аймгийн шилдэг сумаар Монгол улсын Төвийн бүсийн шилдэг сумаар болж шалгарсан ийм одоо амжилттай сум байна. Тэгээд энэ амжилт гаргахад нийт одоо төрийн албан хаагчдын маань салавртаа ажилласан амжилт, за чиглэлдээ ажилласан одоо чадварлаг энэ төрийн албан хаагчдын маань үр шим, мөн дээрээс нь бизнес эрхлэгчид маань, аж ахуйн нэгжүүд маань, нийт одоо малчид, иргэд хөдөлмөрчид, хуваарийн хөдлөр эрхлэгчдийн маань үр шим гэж боддгоо. За манай Эрдэнэ сумд эрдэнэ төлөвчдийн хурал 4 оронтоотойгоор ажиллаж бас аймагтаа жилдээ бас тэргүүний байр эзэлдэг ийм одоо чадварлаг эрдэнэ төлөвчдийн хурал одоо бүрдэж ажилладаг. 21 төлөөлөгчд ба иргэд олон түмнийхээ санал хүсэлтийг авч одоо салбарынхаа чиглэлтэй мөрийн хөтөлбөрнүүдээ боловсруулж ингэж явдаг байгаа. За мөн дээрээс нь засаг даргын хамгийн газрын ажилтаа албан хаагчид маань 37 ажилтаа албан хаагчид ажиллаж байна. За салбартаа бас бүхэн салбарынхаа чиглэлтэй төрийнхөө үйл хэргийг хэрэгжүүлэх, Монгол улсын засгийн газрын бодлого шийдвэрүүд, хууль дүрмүүдээр хэрэгжүүлэх, мөн дээрээс нь аймаг сумынхаа засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр гол одоо хүчин чармайлтаа гаргаж иргэд олон түмэндээ үйлчлэгээ үзүүл, төрийн шуурхай иргэдтэй үйлчлэгээ үзүүлж ингэж ажиллаж байгаа. За манай ерөнхий боловсролын сургууль маань 58 ажилтнад оронтоотойгоор ажиллаж байна. За ерөнхий боловсролын чиглэлийн хүүхдүүдтэй суурь боловсрол, ерөнхий боловсролын сургууль, эзэмших чиглэлээр бас маш амжилттайгаар. За сүүлийн жилүүд бас эсэлтийн ерөнхий оноо буюу хүүхдүүд маань бас нэлээд чадварлаг уралдаан тэмцээн ус аймгийн уралдаан тэмцээнд амжилт гаргаж ингэж ажиллаж байна. За манай сум Политехник коллеж маань ажилладаг. Бас 57 ажилтаа албан хаагчдаар 10 хэдэн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж Монгол улстай ажиллах хүчин, за мэргэжлийн боловсролын чиглэлээр бас нэлээд төлхөөхөн одоо ажиндааж ингэж ажиллаж байгаа ийм одоо хамт олон байна. За манай хүн эмнэлэг маань бас 28 ажилтаа албан хаагчдаар эрүүл мэндийн салбар, тэр дундаа иргэдийнхээ эрүүл мэндийн манай одоо зогсож иргэдээ эрүүл мэндийн үйлчлэгийг хүргэж ажиллаж байна. За соёлын төв маань 5 ажилтаа албан хаагчдаар соёлынхоо үйлчлэгээ бас иргэдтэй хүргэж, за соёлынхоо иргэдээ чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр соёл урлагийг сурталчлах, түүгээр одоо хичээлүүлэх чиглэлээр нэлээд олон жил одоо доктор шүүрсэлтэй ингэж ажиллаж байна. За нарлаг цэцэрлэг маань үйл ажиллагаа явуулдаг. Нарлаг цэцэрлэг маань 28 ажилтаа албан хаагчдаар үйл ажиллагаа явуулж бас одоо үйлчлэлийн үнэлгээгээр тэр улсынхаа 20 цэцэрлэг дотор орж ингэж ажиллаж, за зундаа нүүдлийн гэр цэцэрлэгийг одоо дөрвөн байршилд ажиллуулж малчтайхаа хүүхдүүдийг одоо сургуулийн өмнөх боловсролыг бүрэн хамгаалах чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна. За мөн дээрээс манай цагдаагийн тасаг маань одоо 7 оны бүрэлдэхүүнтэй иргэдийнхаа даанасыг хамгаалах, эрүүл мэнд, хэв журмыг, нийгмийн хэв журмыг захируулах чиглэлээр бол одоо албан хаагчид маань ажиллаж байна. За сумдаа бас 90 хаврах хүлэг аймгийн онцгой байдлын зарим дэрэгдэх 6 оны бүрэлдэхүүнтэй, за гинтэргээс урьдчилан сэргийлэх, мөн дээрээс нь гамшигслоос урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо иргэд олон түмэндээ үйлчлэгээ үзүүлж ингэж ажиллаж байна. Тэгээд сүүлийн жилүүдэд манай Эрдэнэ сумд маань 15 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бас орсон байна. Одоо эрэлтүүлэг, камержуулалт, за засмал замын одоо үйл ажиллагаа сумынхаа өнгө зэмжийг сайжруулах. За дээрээс нь 25 айлын орон сууц хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар орж ирж байна. Мөн дээрээс нь төрийн албан хаагчид руугаа төрийн албан хаагчдын орон сууц орон нутгийн хөдөлгөөс анхаар барьж байгуулад хийж, за мөн одоо төрийн албан хаагчдаа хөнгөлөлтөй нөхцлөөр түрээслээд өмчлүүлэх хэлбэрээр сонгож төрийн албан хаагчдынхаа нийгмийн бодлогыг дэмжиж ингэж ажиллаж байна. За хүн эмнэлгийнхаа барилга байгууламжийг одоо 2.1 тэрбум төгрөгөөр одоо барьж байгуулж шинэчлэлд оруулаад техник хэрэгсэл танд хөрөмж. За баг сургуулийнхаа засвар үйлчилгээнүүдийг бас ашиглалтанд оруулж ингэж ажиллаа. Ихэвчлэнгийн сүүлийн жилүүдэд бас сумар нутагтаа өнгө оруулалт юмнуудыг амжилттай хийж одоо Монгол улсын Төвийн бүсийн шилдэг сум болсон байна. Тэгээд нийт одоо Төв аймгийнхаа төрийн албан хаагчид
нийт ертөнц самхай дургаал багштай эрүүлийн газар жаргал хамгийн сайхан бүхний хүсээ өрөөж байна. Төрн төвшин төм олон амлан